Сайн байцгаана уу? G-Download Rider суурлын маань нэгэн дугаар хүрч байна. Тэгээд энэ бол реклам биш, хаваал эзэмшигчийн бодис сэтгэл байгууллаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан Атгаагчтай маш их баярлалаа. За, урьсандаас баярлалаа. Сэтгэлээ хуваалцах боломжийг өгж байгаад бас баярлалаа тийм. Ерөнхийдөө бол яг би нэг банкны салбарт ажилладаг. Зундаа бол одоо хөдөө аялал дуртай. Тийм нэг тийм хүн байд. Нэг хараар эзэмшдэг гэж байгаа. Зараад тэгээд ерөнхийдөө бол яг хэсэгтээ хараар эзэмшдэг байхдаа би Prada 250 авъя гэж мөрөөддөг. Бүр ингээд нэг байрныхаа нэг шаргал өнгөтэй Prada-ны зургийг бүр ингээд гаднаас нь аваад өөрөө угаалхаа төрөчөндөө идэг байсан. Хаваал тайта Prada энтрийн салонууд бол ер нь арай өөр. Prada-гийн хараа нөгөө нэг хойтлын суудлын энтрнээс нэг арай жоохон авчирч. Хамааллах болно хойтлын суудлын энтер бол айгүй гоё зайтай. Тэгээ нөгөө өргөн тэр ерөнхийдөө бол дотор тавдах нь бол хамаагүй илүү санагдсан. Бас 2.8 ба тэнийх амар бензин бас ихгүй одоо ерөнхийдөө хөдөө явах шудлан замд 10-т л ицсэн. Зам. Тэр энтер гэсэн үзүүлэлтэд харж байгаад ерөнхийдөө бас сонсон. Хамгийн гол нь нөлөөлөл төгсөн зүйлс одоо эмхтэй хүмүүсийн үед царайлаг байсан. Царайлаг байсан. Салууны 5 дахь байсан. Тэгээ явдал бол ер нь бас айгүй тийм гоё зөөлх юм бэл. Нөгөө камер өөрөө нөгөө нэг дээрээс хардаг камер 360 камер маань өөрөө ингээд дээрээс хардаг байхлаар айгүй хэрэгтэй мэлээ. Одоо багтахгүй дээ юм лоо тий. Ороход хэцүү байх та маневр хийхэд айгүй хэцүү байх та гэж бодож исэн чинь машина дээрээс харж байгаа учраас энэ орон зайгаар багтахгүй буюу гэдэг юм айгуу сайн мэдэрдэг болсон. Хуудал өөр айгуу гоё тухтай. За тэгээд тэр заримдаа ядарч мадарсан үед мэдээж массаж энтер бол нэр үнэхээр аль жалыг тайлж өгдөг. Хүүтэн дөр айгуу гоё халдаг. Энэ өрүүл бол мэдээж айгуу бест. Би энд бол бас айгуу туртай нөгөө хүүтэнд ерөнхийдөө ороод ирэхэд өрүүлнийг нэг өрүүл хүүтэн байхад бас машиныг байрахад айгуу хэцүү байдаг тийм. Бэлий заавал өмсөөл явдаг тийм. Өрүүл өөрөө айгуу зөөлхөн. Ингээд би дүүгийнхаа одоо жишээлбэл 200 энтрийг унжсан байхгүй. Тэд нар амар хатуу өрүүлтэй. Ингээд бараг л юусэн энтэй баг нөгөө эмхтэй хүн чинь тэр ингээ өрүүлтэй ноцолцоор идэлтэй. Бараг хамаг болчошоор усан ажиллаулаад амаа хаашаа. Дуу бичлэгийн студиуд байгаа итэй тийм айгу дуу тусгаарлалт бол айгу сайтай юм байна. Халалт бол юусэн үнэхээр асуудал байхгүй. Энэ нөгөө нэг урдлын суудал, хойтлын суудлууд бас халчна. Хөдөөнөөс ичээ аваад сайхан нөгөө багажинда хийгээл тэгэл хүүхдүүдтэй наашаа иржсэн. Тэгээ нөгөө хойтлын салооныхаа парыг ажилуулсан явсан. Тэгсэн чи яасан гэсэн чинь ирсэн чи нөгөө нэг шүүсэнд гарцсан махных нь яасан гэхэл хойтлын нөгөө багажинда хүртэл айгуу сайн халдаг. Халаалтын систем нь бол ерөнхийдөө айгуу сайн. Бид нар Сибирь стандарт гэж амар их ярьдаг шүү дээ. Тэр хүмүүс тийм стандарт гэж юу юм ингээл тийм. Гэхдээ харин тийм л болтой. Үнэхээр тий. Би бол одоо энэ машины халаалтан дээр бол одоо үнэхээр Сибирь стандарт юм байна л гэж бодож байгаа тий. Энэ нөгөө том дэлгэцийг энэ ерөнхийдөө бол яг аюулгүй байдлаас талаасаа видео бол гаргадаггүй. Энийг яг нөгөө зориултын дагуу машины нөгөө Google Map-ыг ингэж томоор харуулж дандаа гаргаж явдаг. Энэ өөрөө айгүй тийм хэрэгтэй. Нөгөө төвчрлээ тооцоолж гарах боломжийг бас олгож өгч байгаа айгүй амар. Би анх нөгөө машин авахдаа за би чи нэг 10% нь хөдөө явдаг да гэж бодож явсан. Гэтэл яг ингээд одоо ингээд туулсан замын ингээд бодоод үцхэд бол би 90% нь хөдөө явдаг. Шавар мавттай үед бас машин гарахааргүй. Тэгээд таагаар аваад нэлээд өксүр тийм нөгөө он тавтай тийм зам маа өөрөө барайл явсан. Ерөөсөн нөгөө нэг 4 ээлтэй хэлж байгаа л ингээ авахд бол айгуу тийм ерөөсөн ингээ нөгөө жолооч бид чинь тийм түүтгэхгүй нэг амар тийм жолоочийн уур чадвар айхтар шаардаад байхгүй машин өөрөө айгуу тийм ухаадаг байх шиг. Эсний тасахаа тэр эсний мөөд ашиглаж бас явж үзсэн. Тийм холбоорт бас тэр нөгөө нэг cruise control
Тэр бол хурд баригч бол тэр бол айгүй супер. Ерөнхийдөө ингээд тий шулуун замд явхад бид нэр километрээр тааруулахад яг уртлын нэг айтаахан явдалтай машиныг дагуулад тавихад бол би ерөөсөө хүлэн амраагаал явчин. Тэнд ерөөсөө ямар ч тийм чиглээ гаргахгүй. Бас харахуд ч гэсэн круиз контролоо тавихад урдаас ингээд гэрэл орж ирэхэд тий нөгөө гэрэл орж ирэхэд тэнд гэрэл ялбахад өөрөө бас автоматар тоорс. Зөв. Явж илээ. Тэнд аюулгүй татаасаа бол ер нь круиз контролд нь аюу тийм нөгөө сайн байна ойлгосон. Бидэд машин хөдөл манай монголчууд нь паа гэж хэлж байгаа. Тийм. Би бол тэр нь хизээч тэгж хэлэхгүй. Би бол одоо ерөөхдөө бол одоо энэ машиныг бол одоо тултлан рекламддаг уулзсан хүн болгон ороо суучаад ямар гоё тухтайн гоё юм байна гэдэг сонголтуудыг хийдэг. Одоо манай ах ч гэсэн өмнө нь хамт явсан ах маань RX 450 байсан. Тэр маань одоо ер нь энийг ийм машин сонирхыг гэсэн бодолтой бас явж байгаа тийм. Унж үтсэн хэрэглэж үзэж байгаа хүний хувьд бол айгу сонголт маань агай үзэг байсан ч одоо ч хамсдаг. GW Radio сургуулийн маань энэ дугаарт хаваал H9 эзэмшигч манай отгоо гэж орлоо. Тэгээд танд цаг зав зориулаад бидний ажилд тусалсан бодис сэтгэлээ илэрхийлсэн танд маш их баярлалаа. Та бүхэн амжилттай. Баярлалаа. За.